Хожимдсан ухаарл. Өгүүлэг. Боён амрахгүй гинтхэн унтаж хоцоржээ. Үүр зүрээр босоод гэр мал сайлсүүтэйгээ ноцтолж байдаг энэ буянтай буурлыг хоттой орсон хідэн айлынхан огтч анзаарсангүй. Нар өнийн дунд ортол тэднийхээс хинж гарч орохгүй болохоор айлын хүн очиж тотгоорон шагаавал эмээ зуухныхаа зүүн талын намхан модон орон дээр огт хөдлөхгүй хэвтэв. Айл готынхан цугларч амраа минь гэлцэн сэрээхийг хичээсэн боловч би энэ айл хэдийн хөрчгчээ. Олны ээж болсон энэ хүндээ харамсан бүгдээрээ толгойд өрнөөлөлдлээ. Хөөх юм уу амраа минь гэд хингэнүүлж байгаа өгжөөр хар хүнийг лувсан дэндэв гин. Сайн яривал садан төрлийн холбоотой эдний хитэн багчууд ирж амраа гуанхай ингэр зааманд нь толгоогоо наагаад мэгшв. Буянтай амтан явхдаа хүртэл өрөөлийгөө зовоолгүй явчихлаа гэж настай жуул халаглана. Ийхүү нэгэн хот айлыг харуулслын манан хучлаа. Сумруу мортсон хүүхдийн тоос нь бараг замхраагүй хахад нэгдлийн дарганаар хүнд хөнгөн дэрэгтэй бууцгааж хол ойрхны цуваа тасралтгүй үргэлжлэв. Буянтай амтан гэсэн үг хүн болгоны амнаас урсна. Аймагт байдаг зээдүү хотод сураг нь хаяа гардаг ганц хүүрөө нь захиа захилгаан шидэж эмгэний өөд болсныг зарлалаа. Өвгнөөсөө хойш ганц хүүгөө өсгөж өндийлхэн 90 цент хүргэсэн эмээгийн дотор юу одогдож явдгийг бүү мэд. Сүнрөв хүүн олон жилийн өмнө ээжигээ орхиод хот хүрээ бараадаж отсон. Сайн муу янз бүрийн дам сураг сонсогдсоор усан тайсан чулуу шиг алга болж үлээ. Эхний хэдэн жил хүүгээс минь захиа ирж гээд орсон гарсан хүн болгоноор л дуудулж байдгсан. Цөөрн цөөрсөөр энэ алгын чинээ цаасч үзэгдэхэ байлсан. Хэдэн жилийн өмнө амраагүй хүү минь хэрэгт орж гин гээд хурааж хумсан хамаг мөнгөө хэдэн тусал нулимстай явуулж үлээ. Хариуд сонсогдсонгүй. Бодвол эзэндээ хүрч ихийн сэтгэл багч болов дулаацуулаа болов. Хинч харсан амраагүй ганцаардаж гонж гутж байсангүй. Хүүгээ айл болоход хэрэглэнэ гээд жилтэл нэг эсгий татаж баруун зайчинта хураана. Өвгнөөс үлдсэн 2 том мөнгөн хул бий. Нодон жил хөөтөө юм шиг тас хар юм гаргаж ирээд сайн гихч нь өнгөлснөө. Ухаан нь хүү бэр хоёртоо л хадгалж байгаа юм шүү дээ гээд буцааж хийж байсансан. Амраагүй юугаар дутхав дээ. Нэгдэлт мал маллаж хошуу тостож байгаа хүн дутх юм гэж үгүй. Амны хитэн ч өсөөд замын жолооч нар хоёр талхаар нэг хонь аваад л явна. Амраагүй дутан дундрахын зовлон мэдэх биш. Зөөхт нь хүртэл нэгдэл унаа явуулж ачаагийн татах залуус хоныг нь туух хүүхэд гаргаж өгнө. Өнөөдөр ч аймаг сумгүй бүгдээрээ хөдөлж ахмад хамчныхоо ажил явдлыг сайхан амжуулж байна. Яаралтай захилгаа явуулсны ачаар Улаанбаатарын хорих газар хүүд нь 7 хоногийн чөлөө өгчээ. Хүүн гэж махлаг цагаан залуу хурж ирлээ. Үсэл ахуулснаас биш мустаар хоригдол гэж ялгарх юм алга. Өргөн эмчээртэй хүрэн хилэн дээл өмсч босоо хүрээтэй эсгий малгай дугтуулжээ. Орос хороомын төрийг олон нугалж өсгийг нь өндөрлсөн байна. Хүүхэд залуучууд бие биенээ нудран өнөө шараа хулгар гэдэг чинь энэ шүү дээ гэхэд хүүхнүүд дээд хэмжээнээс бусдыг сонсон дэгчин шараа гэдэг чинь энэ юм гинлээ. Тэнд нарсан цуухаар энд гээд айлгүйт нь нудралцсан. Шараа эрэнгүүтээ ээжийнхээ нүрийг бүтээсэн хадгийг аяархан сөхөөд нүүрэнд нь хацраа нийлүүлж удаан байв. Ээжийнх нь өрөөсөн самсаа чигдсэн байлаа. Бодвол өгсөн хүнээс нулимс гараагүйз. Тэгснээ хадгаар буцааж бүтээчгээд хэсэг дуугүй суулаа. Тамхи гаргаад огсруулан хэд татлаа. Ээж нь амьд байгаасан бол яривал ярихаар юмч их л байх шиг бололтой. Одоо яа гэхүү нэгэнт хожимдож. Муу ээж нь ч гэсэн амьдтаа нутгийн энэ олон ахын дүүст. Хүүмэн ирсэн гэж ганц хэлсэнсэн бол юутай завшаан байсан гэ. Хүүн ирж ээжийнхээ ясыг бариад ажил явдал сайхан өнгөрлөө. Буурлыг нутаглуулсан өдөр л хоныг нь хэнд өгөхөө, амных нь хэдийг яах вэ? Энэ орон гэрийг хэн хаана эзэмших вэ гэд олон асуудал босч ирлээ. Энэ нэг хар юм нь нарныхсан бол гэр орныг өөд татаад явахгүй юу? Ёр хүний эрхэн амтан яа гэвдэ. Мал хөрөнгө орон гэрийн нэгдэл авдаг байх та. Дансалж аваад хүүн нар үзэх заяа байвал нэгдэлтэй тооцоо нийлдэг юм байгаа биз.
Зээ дүүний хямгадаж авах байлгүй гэсэн яриа олонний амд амжлаа. Нэгдлийн дарга нарч сүнрэвтэй уулзаж нин нуугүй ярилцав. Залуу нэлээд бодол хийлж байснаа. Муу ээжт минь хүүгийн орноос хүү олж байснараа та нар л хөрөнгө хогшлын мэд тавигдах болоогүй нарсны би яалтай байлээ. Дарга нар минь хизээ нэгэн цагт би тооцоо хийхгүй шүү. Ухаан муутай хүүн дэргэд байгаагүй ч миний ээжид олон хүү байсныг ойлгож байна. Та нар минь л өөрсдөө шийдэцгээ. Харин ганданд логтой гүнрэг хуруулахаа мартахгүй юм байгаа үсттэй гэв. Хүмүүс амраан гуайн хүүгээс энэ зэргийн ухаан гаралгүй дээ хэмээн жиг гэлцэн. Ийм сайхан залуу яаж гиндэ юм бол доо хэмээн уярцгаав. Сүн рүү ээжийнхээ дэрэнд ороос олсон нэг дэлгүүрийг их л анхаарч үзв. Тэр дүлхүүр ээжийнх нь толгойн дэрэгдээс холдож үзээгүй. Утаа тос хоёрт өнгөн мэдэгдэхээ байлсан жижиг хайрцагт яг таарлаа. Доторх зүйлийг хүү нямбайлан үзэж байна. Олон жилийн өмнө дунд сургуульд байхад нь ээж нь хүүтэйгээ авахулсан зургаа хамгийн дээд талд тавьсныг үзвэл эмээ өдөрт нэг удаа гаргаж үздэг байсан болов. Нэг болонд нь удирлынхаа хөдөлмөрийн хөлсийг жижиг цаасаар ороон нямбайлан хураасан байна. Бодвол хүүгийнхээ ял янгыг хөнгөлөх гэж хурааж хомсон энэ байх. Жижиг шаазан тагшнуудад дандаа хувь хадгалсан байв. Бодвол цагаан сараар л хүүдээ хуйлддаг байсан болов. Нэг жижиг аяганд бөөр сүүлний үзүүр өнгөлцөг тавьсан илчирлгүй хатаад мод шиг болчихсон байна. Энэ нь өнөө жилийн цагаан сарынх баймаар юм. Аягнуудад цаастай цаасгүй чихэр, хуруу дээцгий, хатаад бараг чулуу шиг болчихсон танзуур бичээн алийг тэргэх үү. Зарим нь мөн ч олон жилийн өмнөх зүйл байх шиг байна. 10-аад жилийн өмнөөс үзэгдэхээ байсан үхэртэй чихэр, хэрэмтэй өрл үртэл байж байх юм. Хүүн тэр бүхнийг нямбайлан үзлээ. Ээжийн минь сэтгэл шингэсэн юм гэж бодоо юу. Нэг чихэр задлаад удаан хүлгэлээ. Тэгснэ 2 гарын атганд багтахгүй их мөнгийг тоолсон чгүй нэглийнхээ даргад өгч байна. Аяхтай чихэр бовноос бүгдээс нь түүж 2-3 атгыг авч өөртлөөд хайрцгийг буцааж цоочлох нь тэр. Хүүд нь энэ гэрээс авах өөр үнэт эрдэнэ байгаагүй юм болов. Төгсөв.